За юу цаандаа энэ болсон. Скэшкэстийн раачийн бичлэгээрээ харж ихэд бэлэн боллоо. Энэ бол хоёрын шилдэг таймер yapar гэсэн бичлэг байгаа. Тэгээ нэлээд маргаантай бичлэг болох байгаа. Энэ нэг 100 хүн болгон топ таймер yapar гэсэн нэг юм лист байгаа байсан л та. Тэгээд тэр болохоор яасан бэ гэхээр Викторийн ер нь бол үздэг мэддэг YouTube-рууд бол бүгд хийсэн байсан. Нэгээрээ хэлээ. Тэгээд ер нь бол Викторийн зөвхөн бодол болохоор бол зарим нь бол үсээ маргаантай байх нь ойлгомжтой болов. Тэгээд хүмүүс хэлэхэд ингээд яг хов хүний үзэл бодлоор л нэлээд тийм шийдсэн байна шүү. Тэгээд яг заавал офстой гэдэг нь орно. Тэгээд үлдсэн яг ер нь ихэвчлэн амар тийм bias-лэг болсон гэсэн үг. Тэгээд миний бодол гэхээр урлагийн орсон тодорхой болж байгаа. Өөрсдөө сонсдог мэддэг дээрээс нь яг сонсохыг хүсдэг рэпүүдээ юм аа. Өөрсдөө яг тустай рэпүүдээ оруулсан байгаа шүү. Хэрэлт хүн байвал хэрэл дээр комеди дээр хийж. Нэр шүү тоглоом. Чигшаад ингэсэн. Тэс нь хилээ. Тэгээ. За би их шүү. За миний тавьд орж байгаа рэпер болохоор айгүй шалтгаантай байгаа. Тэгээд майк шинодаг оруулж байгаа. Яг яг рэпер гэж явуулчихсан яг намайг юу хипхопыг юу гэдэг гэсэн ойлголтыг төрүүлэхэд нэлээд тус олж ирсэн рэпер. Тэгээ би өөрөө Linkin Park-тай амьдтай. Тэгээ миний шүтэн болохоор тавьд ингээ оруулаад байж байгаа юм. Миний тавьд бол Ludacris орсон. Ludacris бол 2000-ад оны бол софтын бол төлөөлөгчдийн нэг. Тэгээд ер нь л тийм байна да. Дараач. Миний тавьд 49 Big Sean болж байгаа. Big Sean юу гэж? Big Sean орлоо. Big Sean бүр амар underrated. Big Sean сүүлийн 10 жилийнхээ бол ихний 10 байна 15 байна. Гэтэ за миний 49 бол Future орсон. Future бол Stony ирүүл бол тэгээд ихлээс Mumble Rap ингээ. Тэгээд ялангуяа энэ сүүлийн үед гарч иж байгаа рэпүүдийн хоолой мөн бас нэлээд Future-ийг өөрөөсөө шаштай байсан. Жишээлбэл дизайнер гэлтэй. Хүмүүс ялгаагүй шүү дээ. Гана харин тэгээ миний 48 болохоор offset гэж. Offset яаж байгаа? Би одоо ингэж бодсон байхгүй юу? Migos ихнаас оруулах хэрэгтэй юу? Migos одоо бүр амар том ингэж culture үүсгэж байгаа байхгүй юу? Миний бодлоо тийм болохоор жоохон яг culture талаас харж үзэх нэлээд offset магадгүй гэж бодсоо. Тэгээд ер нь миний ихний хэд бас нэлээд суул байгаа. Culture ярих юм бол миний 48 Gucci Mane орсон. Наач traffic үнсэлсэн хүмүүс юм бол тэгээд өчүүгийн traffic гараад ирсэн. Тийм уу да. Гаргаж ирэлцсэн. Ирсэн нь бол үгүй. За 47. За тэгээд миний 47 болохоор Kid Cudi юм. Kid Cudi тийм үү? Би ингээд өөрөө Kid Cudi-г үзье гэж амар сонсдог болохоор тэгэж ихээ хойгоор тавьсан. За хэцүү. Тэгвэл миний 47-д бол Black Star-ийн Monster байна. Monster-ийг би яг тийм амар сайн сонсдог. Гэтэ ороосоо хүн нэмрээр бол үнэхээр шилдэгүүдийнх нь нэг. Наадхан дэч юм бол маргалдахгүй. Тэгээ миний 46-д энэ бол бигийн уурыг нэлээд бүргэх рэпер байгаа. Энэ бол Chance the Rapper. Чимэтгэв. Chance New School дундаа яг нь сайн л та. Тэгэл за. Chance the Rapper international стайл амжилттай үзсэн рэпер. Яг ихний хоёр mixtape бол гоё гэхдээ тэгээ үйлдэлтийн чадвар нь сайн шүү дээ. Тэгээ нэлээд том модуудтай яасан. Тэгээд өөрөө продюсинг талтай бас бүр амар авьяастай рэпер. Тэгвэл миний 40 бол Method Man орчих. Method Man бол Wu-Tang-ийн хамгийн авьяаслаг гişүүдийн нэг. Гэхдээ яг соло карьерээ бол тийм өсөлтөд яваагүй. Wu-Tang дундаа шүү дээ. Би болохоор яг бол дуртай. Би бас ингэж хов хүний хувьд бол Method Man-ийг чисаагаас илүү үзсэн. Гэхдээ яг хөө миний одоо 45 таа хүн бол Method Man. Method Man ер нь дөхүүл өгчтэй тий. Method Man ялч юу хэвээр бол орох өстой хүмүүсийн нэг өөр нэг тийм онцлогтой шүү дээ. Тэгвэл миний 45 Jadakiss орсон.
Жадакис уу? Жадакис домог юу хийчихээ. Жадакис яг бас нэг айгу хипхопод хамгийн их хувь нэмэр ороосон юмсан нэг. Нөгөө Rough Riders-ийн бүлгийн. Тэрээс нь Eminem нөгөө юу. Тэрээс Jadakis-ийг өөрөөсөө илүү үзэн дуун дээр хэлсэн байх. Ер нь Eminem-ийн хувьд болохоор Jadakis топ 5-таа явах юм шиг байлаа. Ер нь бол айгу тийм сайн яриад. Тэгээд миний 44 логик явж байгаа. Логик аим. Сүүлд Eminem-тэй хамт шийдлээ. Logik cheat code-ээс илүү гэж юу. Миний хувьд. За би болохоор яг скиллийн хавч ялангуяа скил дээр нь логикийг нэлээд оруулж ирсэн байгаа. Түлхний 44-т болохоор гейм орсон. Гейм бол угаас West Coast-ийн одоо том төлөөлшүүдийн нэг угаас Modern-аас оноос хойш явж байна. Гейм яг ганц классик цомог. Гэхдээ яг үхибтэй одоо юу сайтай хейтер багтай. Яг тийм рил идэгтэй. Тэгээ сүүлийн оноох нь гэсэн би сонсох хэрэгтэй. Тийм шүү. West Side-ыг аюул дэмждэг. Тэгээд миний 43-аас Big-ийн амар уур хөрх рэпер байгаа. Энэ бол Mac Miller. За Miller орно яа. халахсан. Миний 43 TI. TI юу? Трапын өмслөгч. TI ихтэй би яг тийм шүтэд сонсдгоо болохоор яг өмнөөс илүү дээр байж болохоос магадгүй тийм. Тийм. Ерөнхийдөө дээгүүр орсон шүү. Миний бодлоо. TI ялч юу? Трапын өмслөгчтэй нэг. За. Тэгээд миний 42 Earl Sweatshirt. За өөрсдийн талаар дараа яваа. Миний 42 DMX аваа. DMX бас яг тухайн ихний гарч ирсэн 5 жилдээ л алсан. Тэгээд цаашаа жоохон унтсан. Эхний хэдэн жилийн яг нэг скилээр л бас явсан юм байна. Мэдээж үгэлт юутэй бол марах зүйл байна. Бист амар энергитэй тий. Гэтэ яг лайрыг ашигласан доор хамгийн бага үгүй юм л одоо олон зүйлийг сонголт багт ирээд. Миний 41-т Wiz Khalifa болж байна. Wiz Khalifa юу хийж байгаа? Hitmaker. Snoop Dogg-ийн шав. Чи Wiz Khalifa яалч орж ирэх. Наач баг new school гэж болсон юм шүү. Миний 41-т бол танаад Wiz Khalifa гэж юм багш нь явж байна. Snoop Dogg. Snoop Dogg бол яг ийм доогуур гэж байна. Snoop Dogg-ийг би ихний цамгаас бусдын сонсдог юм байна. Тийм. Drop is like a bomb. 2-3 синглэн. Тийм Snoop Dogg ч аим. Snoop Dogg. Миний Snoop Dogg угаасаа нэлээд дээр гарч ирнэ. Миний 40-д гейм мод хийж байгаа. Геймийн талаар болсон юм шүү дээ. Боломжийн энэ 40 Travis Scott болж байгаа. Travis Scott бол одоо trap-ийн классик цомгийг одоо хийж шүү. Классик дуунууд хийж шүү. Trap-ийг бас одоо хөгжүүлэгч гэх юм уу да. Одоо бүр яг гоо аймай тал дээр байлаа. Одоо NBA-с бол яамстай ярьчихсан. Фрик яа. Тэр бол Travis-ийг одоо нэг хэдэн жилийн дараа топ 2 дээр илбэг ороод ирчихэж байгаа. Одоо дахиад нэг ганц шинэ үүдэл хэлчих. Дээрээс нь Legacy-ийн зөвсөд явна. За. Миний 39-т Royce the 59 хийж байгаа. Вау. Жиг амар болж ирж байгаа. Зөв классик жиг үгээр баргийн рэпийг хятад алаад идчихдэг. Тийм рэп болж байгаа. Voice минутаар бас байгаа. Миний 39-т бол Tyler the Creator болж ирж байна. Tyler бол ялч new school-ийн бол одоо рэп артист дундаа бол баг. Авьяасаа Kanye West Kid Cudi нэг байна. Тийм болов. Tyler болохоор бас яг одоо ид үедээ явж байгаа рэпүүд бас нэг хэдэн жилийн дараа топ 2 дээр илбэг ороод ирчихээ. Тийм. Tyler-ийн дээрээс нь Eagle цомог өөр юм маш байна. Бүсгэлж гисэн. Тэгээ Grammy авсан шүү дээ. Тийм. За. Миний 38-д 50 цент болж ирж байгаа. 50 цент. 50 цент. 50 цент 49 цент биш. 25 цент. 50 цент яг гейминг нэр. 50 цент тий. Ялч би ихлэ 50 центийг оруулсан байхгүй ч гэсэн 50 центийг оруулж байгаа чи гейм чарж ирнэ бодсон. 50 цент минийхаар бол яг нэг cultural icon гэдэг жоохон дээр. Тэгээд хипхопыг зүгээр зодоол ороод ирсэн шүү дээ. DC хийж орж байгаа. Тэрс нэг 2000 оноос хойш гарсан хамгийн debut classic albumтай залуу гэж байна. За, миний 38-д Kid Cudi явж байгаа. Kid Cudi би яагаад ингэж амар өндөр хөлж байгаа. Kid Cudi байгаагүй гэсэн бол Travis Scott байхгүй. Одоо тэр Mac Miller идэх чинь гэж emotional pop оож чадахгүй байсан. Үслээ. Дээрээс нь Kid Cudi
Одоо бангер хийхээсээ биш илүү юм. Дотоод альбомын концептээр хүн чанарыг харуулж явж ирсэн тийм. Наатан дэш бол маргалдах юм байхгүй. Гэхдээ харамсалтай минийх дээр нэлээд доо. Дээрээс нь сүүлд нөгөө нэг Kanye-тай хамтарсан Kids-ийг өөрсдөө тэр цомог бол бүр амар гүйцэтгэжсэн одоо. Миний 37-т Big Boy явж ирж байна. Подкастын юм. Ямар хойгоор Big Big Boy Boy явж ирж байгаа. Big Boy Биг ер нь бол Big Boy нэг юм яг ихэнх байдаа за олж ирнэ. Гэтэ миний хувийн тест миний үзэл бодлоо тийм бүр амар сайн рэпер гэж боддог. Big Boy надад зүгээр Андре Богмыг яг лаг болгодог юм Big Boy юм. Яг дэмжиж өгдөг юм дээ. Одоо нэг араас нь hype man юу гэдэг чинь тийм. За миний 37-ад бол чиний өмнө хэлсэн Earl Sweet шиг болж байна. Earl-ийн үнэхээр аим бол яг орчин үед news гэдэг бол Kendrick Lamar-аас баг илүү гэж ярьдаг. Яг одоо үр сонгож байгаа юм бүгэн тоглож хийж байгаа. Тэрс нь 16 хотод байгаа ачилсан. Одоо л жоохон сонир юм гэдэг. Гэтэ яг хөө ер нь нэлээсэн. Гэнг шүү дээ. Миний 36-ад Future болж ирж байгаа. Хөөх ямар дээгүүр явж. За Offset-ийг оруулж байгаа Future оруулсан. Future орж ирсгүй л яг. Тэгээд ялангуяа одоо ч ингээ алсаад л шүү дээ. Дуунууд гаргаж маа. Гоёгаа. За миний 36 болохоор Joey байдаас орсон. Орчин цагийн old school rapper тий. Одоо нэг хүн байвтай явдаг. Орчин цагийн шинэ үеийнхээс нэлээд дээгүүр орж ирэх юм. Lyrical үнэхээр сайтай. Яг Early дээр яаж байгаа илүү хүмүүс мэддэг Joey байдаас. Өөрийн зүгээс бол яг Early дээр орноос Joey байдаас арай л илүү. Миний 35-т Jizza орж ирж байгаа. Jizza. Тэгээд угаасаа Jizza яагаад ихний дээр орж иж байгаа тодорхой байлгүй тийм. Wu-Tang-ийн угаасаа бол lyrical god юм. Ер нь бол Jizza нэлээ сайн рэпер. Wu-Tang-ийн гишүүн. Ер нь угаасаа хүмүүс мэдж байгаа байлгүй тийм. Jizza чинь Arza-гийн хамаахан cousin гэдэг Тийм. Jizza бас бинэтэр ба. За 35 дээр бол old school. Яг энэ 35-аас 30 хооронд бол дандаа old school-ийг оруулсан. Prodigy гэдэг бол Mobb Deep-ийн яг толгой гишүүн байна. Саяхан нас орсон rest in peace. Mobb Deep-ийг бол би амар сонсдог. Old school. Тийм. Их тийм зэмүүд чинь дээрээс нь айгүй залуугаас үүсчихсэн. Дээрээс нь Shook Ones-ийг хийсэн юм гэж бодлоо. Тэр бол зүгээр яг хип-хопын дүүрүүд хамгийн классик дуу. They know such thing halfway hooks. Тэр цомог бол бас классик яг дуунууд байна даа. Тэр аимшигтай. За миний 34-т Common орж ирж байгаа. Common яг 30 орох таа. 34-т Common бол ялч орж ирнэ. Амар рэпрүүдийн нэг тийм хүмүүс мэдж байгаа юм тийм. Ялангуяа тийм lyrical тийм их тал дээр сонсдог юм. Common тэгээд сүүл рүүгээр айгүй musical болсон. Биш. Kanye-тэй биштэй нэлээ. Тэгээ Common ер нь нэлээ сайн рэпер. Миний жоохон underground дутуу хүлэгдэг юм. Дээрээс нь дуунуудыг нь яг тийм шигтэн сонсоод байх нэг тийм одоо яг тийм юу дуу байхгүй юм. Бангер тийм дуу. Яг нэг муудэнд орж ирсэн сонсдог. Тийм айгүй тийм хөнгөлөөр бол. Миний 34-т бол Treach байгаа. Treach гэдэг одоо Nappy Bunny гэж гурван тий хип-хоп crew байдаг. Одоо хип-хоп үрээ OPP тэгээд Here We Go Now coming to you гэдэг фильмийн лог. Тэр гурван доонууд нь бол хип-хоп яг нэг юу гэмтэй anthem гэж байна. Treach бол гоё зүг байт. Дээр үеэс нэг тийм хастлаар болсон юм шиг биш үү? Good way гэж байна. За тэгээ миний 33-т DMX орж ирж байгаа. DMX Common-аас илүү орж ирж байгаа. DMX ялч нөгөө нэг шин салхи орж ирсэн гэх юм уу? Амар хүүдэрж орж ирсэн шүү дээ. Тэгээд өөрөө хүүдэрс. Тэгээ бүр амар хит дуунуудтай. Хүн болгон баг дуунууд юм шүү дээ. Хит дуунууд. Тиймээс гоё. За миний 33-т бол Common аваа гэсэн. За чиний 32. Миний 32-т Missy Elliott орж ирж байгаа. Missy Elliott. За эмгтээ рэпер орж ирлээ. Анхны эмгтээ рэпер орж ирж байна. Тэгээд ер нь бол Missy Elliott одоо нэг юу гэмтэй амар тийм iconic болж чадсан гэх юм бол. Бараг зарим хүмүүс Lauren Hill-ээс илүү Missy Elliott-ийг мэдээд байдаг. Эмгтээ рэпер гэдэг нэг гочны эмгтээ рэпер. Яг ч Missy Elliott толгонд орж ирээд байдаг хүмүүс тийм юу. Тэгээ өөрөө сайн өгүүлдэг өөрөө гэсэн гоё хэмжээтэй.
За миний 32-т бол би гээл орж ирж байна. Би гээл бол lyrical сайтай рэпер байсан. Даач маш залуу давснаас орчихсон. Одоо тухайн үед л өөрлөс switch хийсэн юм. За. Тэгээ horror-core анх үсгэж ихсэн хүмүүсийн нэг. Гэтэ би яг нөгөө бүр амар тэгээд одоо сонсох дуртай бол олсгүй л тэгээд биш болохоор 32-т бол болсон. За. Тэгээд миний 31-т Q-tip орж ирж байгаа. Миний дуртай Q-tip Tribe Called гэсэн бол лидер producer цаашаа өөрөө бас соло оруулах юм. Тэр нь ч сайн юм шиг болсон шүү. Ер нь бол Q-tip заавал олж ирэх рэпрүүд юм шүү дээ. Би бүр тэгэж амар шим сонсдог гэсэн. Уусаа рэпер хүмүүс бүгд л шүү дээ. За миний 31-т болохоор KRS-One. KRS-One яг бүүст би тэгж бас амар сонсдог юм. Үгүй даун гэдэг хөсөлсөн. Би нэрийг бас буруу хэлээд гэж байна. Bridges өөр нэг. Bronx тий, South Bronx гэдэг нэг тийстoo яваад байсан тий. Бүүн бапын бол үзлэгч одоо энэ даунтаун хэмнэлэгч юм бол дараагийн хин ба одоо энэ KRS-ийн баггүйсэн бол тий 50 Cent гэдэг бол бас байхгүй гэдэг юм шүү дээ. Бас East Side-д гарч ирсэн гангстер гэсэн үг шүү дээ. Тэгээд айгүй тийм урт карьертэй шүү дээ. Ер нь бол нэлээд сайн гоё рэпер миний хувьд. Гэхдээ харамсалтай нь минийх дээр олж ирээгүй. Яг нь би энэ листийг хийж байхдаа KRS-One бүр таг мартсан байл. Дээрээс нь яг сонсдгүй рэпрүүдээ бас оруулаагүй шүү дээ. Ялч юм сонсдоггүй болохоор тэрийг ингээ ангилахыг хэцүү байна. Зөв нэг юм ч тийм. Би болохоор KRS-One таг мартаад оруулж ирээгүй байгаа. Харамсалтай. За миний 30 Jadakis болж ирж байна. Jadakis нэлээд нэг орж ирсэн тийм. Jadakis ялч нэг одоо culture оруулж ирсэн. Ер нь л айгүй сайн рэпер шүү дээ миний бодлоор. Eminem ихний тавтаа ордог рэпер. Миний 30-д болохоор Busta Rhymes орж ирж байгаа. Busta Rhymes л угаасаа тэгээ хүмүүс манш шүү дээ. 90-ад онд ингээл ганцаараа баг фэст хийдэг юм шүү дээ. Тэгэл айгүй өвөрмөц стилтэй. Тэгээд клип болгон ингээ камер руугаа харсан юм. Тийм мэдгч би энэ юм. Амар энергитэй өгүүлдэг тийм. Наад тэр нь айгүй таалагдсан. Өдрөө өнгөрчлөө. Тэгээд Busta Rhymes-ийн бол culture нас одоо нэг хипхоп оруулж ирсэн legacy юм шүү дээ. Өмнөөс хойш хүмүүс бол хурдан үйлч эхэлдэг болсон. Галзуу байх юм шиг болсон тийм. За 29 миний 29-т TI явж ирж байгаа. TI нэлээд юу явж ирж байгаа. Ер нь бол яг трапыг үндэслэгч гэж явна. Тэгээд маргалах хүн байвал маргалтаарай гэж. трап музикөө тийм. Тэгээд бүр нэлээд тэр үечсэн доонууд хийдэг байсан. Одоо нэг Beyoncé-гийн хамттай дуу хийдэг байсан. Lil Wayne-тэй хамтдаг байсан. Тэгээд ер нь нэлээд сайн рэп шүү дээ. Өөр ингэсэн онцгой тийм ритм олж чадсан. Destiny's Child тийм. Нүг зах надад болчихлоо. За миний 29 болохоор Pusha T орж ирж байгаа. Pusha T бол клипс тахаас нь бол юм бол мэддэг байсан. Тэгээд клипсээс гараад food music production бол реалигддаг. Kanye West юм бол хамгийн сайн дотны хамаа. Тэгээд цомгууд нь юу юм бэ? Айгу концепт сайтай. Сүүлд бол Daytona гэж цомог бол нэлээ сайн цомог болсон. Drake-ийг бол амар дисгсэн тийм тийм. Зөвхөн хамгийн амар дисүүдийн гаргасан. Тэгээд нэг Adlib гэж байна. Тэр Adlib нь лаг. Айгу тийм материалтай лаг рэпер. Тийм. Харамсалтай нь би бас оруулаагүй. Оролцсон байж гисэн тэгээд харамсалтай нэг юм болоод оруулаагүй. Сэний болсон. Миний 28-д Asap Rocky орж ирж байгаа. Би нэлээд дээгүүр орж ирж байгаа. Яа тэгвэл Asap Rocky одоо юу гэх юм бэ? Хипхоп бүх нэг шал өөр юм оруулаад ирсэн. Fashion boy тийм. Pretty boy. Бариу джинс өмсөж орж ирэл тийм. Амар дуунууд биш үү? Одоо Priest Lord Mode тэр мис ч одоо классик хипхоп дуунууд. Тэгээд классик зомгтой үгүй юу гэхээр бас Asap Rocky жоо хэцүү л дээ. Тийм тэтгэлтээр ээж байгаа. Тэгээд сүүлийн тестинг гэж цомог бол надад нэг таалагдсан. Тэгээ өмнөх цомог нь бол амар гоёлсон тийм. Ер нь Asap Rocky нэлийн хийдүүд сайтай тийм маркетинг сайтай рэпер гэж би л байгаа. Стайлинг фотографи. Тэгээд өөр Asap Rocky нэлийн сонсдог болохоор нэлийн дээгүүр болж ирсэн. Би бас Asap Rocky-г оруулах гэж бодсон л доо яалтч. Гэхдээ
яг ч юу арай болоогүй. Надад л тэрийг санагдав. За миний 28 болохоор 50 Cent орсон. 50 Cent бол ялчгүй ихний цомгийн бодлоор бас амар юм. Яг нэг наас шиг гарч ирсэн. Тэгээд тэрнээс хойш яг хөгжөөгөө. Тэгээ 50 Cent ер нь сайн ярьсан шиг хипхопыг зодоод ордог гэсэн. Тэгээд 2000-аад оны нэг грэпүүдийнхаа байр суурьаар бас бодлоор нэлээд байдаг. G-Unit гэдэг тий. Геймийг гаргаж ирсэн юм шиг. Нэлээд гайгүй. Уулын би бол ихний өчид бас зовоолаагүй явж шин. Тэгээ сүүлд бодоод ирсэн. Нэрэл 50 Cent-ээр өссөн дөө. Тий. Ялч нэг сонсч ирсэн болохоор амар гоё сайн. Миний 27-д Prodigy олж ирж байгаа. Mobb Deep. Олооч олж ирж байгаа. Ер нь л одоо энэ хүнтэй юу ярих вэ? Найс байгаагүйсэн бол бас Quincy хамгийн шилдэг юм үгүй ээ. Тэгж ах байсан шүү. За миний 27-д болохоор амар хөвтүүн юу хийж байгаа. Ясаа хаагуур орсон. Гэтэ амар хөвтүүн яг underground. Амар хөвтүүн хүмүүс дууг нь мэдэхгүй тохиолдсон доо яг зөвхөн хипхоп сонсдог. Сонсдог хүн бол тэгээд ялч юу нэг олон нийтэд хүрэх гэдэг утгаар нь би бол нэлээд хойно хойш авсан л та. Тэгээд эмэр дүнгийн урд нь байгаа хүнийг бол дараа нь нэлээд адилхан юм байна. Тэгээд миний 26-т Rayquan олж ирсэн. Үүнтэйгийн бас толгой гэдэг байна. Амар гаруудын нэг байгаа. Юу хэрэгтэй юм бэ ч тийм. Rayquan гэхэр нэг creamy л ихэл санаа бат юм дөө. За миний 26-ад болохоор эмэр дүнээс илүү гэж үзсэн юм бол Royce the Fireman гэдэг илүү гэж үзсэн. Яг үл Royce яг адилхан хэрэгтэй. Миний бодлоор одоо бас хоёулаа амар underground. Гэтэ Royce илүү нэр төрсөн. Тийм. Royce Eminem-тэй хамтардаг. Royce хин DJ Premier-тэй хамтраа цомог гаргацсан. Тэр нь бас нэлээд сайн юм. Энэ нэлээд сайн өгүүлдэг алуурч л да. Royce бол нэг илүү юм болохоор Eminem дүнгийн бол хиттэй бангертай. Одоо нэг хип-хоп үлээ цадгаа гэдэг юм арчиж. За тэгээ 25 дээрээ бол бүр илүү гоё. Хавцтай яриа. Одоо ихний 25. Ихний 25. Миний 25 гоё эхэлж байгаа. Joey Badass. Joey Badass. Нилээн бас гоё юм шүү. Joey Badass надад ялч юу хөө нэг бодлоор амар таалагддаг. Тэгээ дүүл юу ярихтэй сайн нилээн ярьсан тий. Миний 25 болохоор Luke Fiasco гэдэг 2006 оны хамгийн анхны XXL-ийн freshman-ээр шалгарч ирсэн. Luke Fiasco-ийн хөгжим бол маш гоё. Kanye West-тэй л бас яг адилхан хөгжим гэдэг. Гэтэл илүү одоо нэг Kanye West илүү pop тал руу гарч бол Luke Fiasco илүү одоо урлаг тал руу гарч ирсэн. Luke Fiasco би бас таг мартсан байлээ уучлаарай. Luke Fiasco ихний хоёр цомог үлээлч өглөөс. Luke Fiasco оруулах байсан бол нэлээд дээгүүр оруулах байсан байна. Lyrical дээрээс нь хөгжмийн мэдрэмж хөрөх байна. Нөгөө Childish Gambino шиг юм. За миний 24-т Бэгийн нэлээд хаагууд байсан. Tyler the Creator гэж хэлж байгаа. Тийм би бас дээгүүр болгоё гэж үзсэн. Ялч өнөөний юу нодоохондоо арай залуу санагдсан байх л та. Миний хувьд л одоо жилийн дараа л их баг ичихгүй бол нэлээд дээгүүр ороод ирчих амар байх гэж бодож байна. Би Tyler Travis Kid Cudi эдрийг бол ихний 25 орж болж байна. Тэгэхээр энднээс бас хойшлуулах хүмүүс нь бас хийцэн хүмүүс гэж бодоод байгаа л та. Би бол нэлээд хөгжүүлээд хэлсэн байгаа шүү ууштай. Нэг сонсдгүй байсан болохоор одоо нэг сонсдгүй байж ш дээд доор нь оруулаад гэж хайшин гэж бодсон. Тэгвэл 24-т бол Зэгийн бололтын дээр байгаа хүн байна. Jake бол би эхлээд ихний 15 гэж эхлээд бодож ирсэн. Тэгээ ингээд бодоод ангууд Jake бол яг хипхоп оролцсон хувь нэмэр нь яг эдрийн дээр гарахгүй гэж санагдсан л та. Хувь нэмэр юу вэ? Одоо Jake бол яг хийцэн юмн дээр л ингээд яваад байгаа шүү дээ. Яг зүгээр үндсэн хипхоп дээр аймаараа л бүр тийм амар импакт оруулаагүй гэж байна. Миний хувьд бол одоо мэдээж нэг фичер байхгүй ингээд лаглаг цомог байгаа л. Одоо фичергүй маркетинггүй классик цомог гаргаад ирсэн байгаа. Нэг залуу гэдэг утгаараа бас жоохон хойгоор орсон. Тэгээд миний хувьд л уусаа Jake-ол нэлээд дээгүүр орж ирсэн байгаа. Тэгэхэд бас маргаанаа ярих болно. Миний 23 Travis Scott орж ирж байна.
бас нэлийн дээгүүр орж ирж байгаа. Юу Чи ер нь юу залуусыг бас хэлсэн дээр байсан. яа тэгвэл бид сая шалтгааны хэлсэн тий. Нэг сонсдгоо болохоор олдуудыг чигсаагаад ахын чааш юм. Яг эднүсийн дээр гарч ирэх хүмүүс байгаа л да жишээлбэл KRS, Redman эднүстэй хит хийцрэг байгаа. Red Man-ыг оруулаад байна. Redman-ыг оруулаад. Би өөрөө Redman-ыг амар сонсдгоо байхгүй. Бүх баг огч мэддгүйсэн сайхан. Тийм болохоор нэг жоохон Eminem-ийн донд wrestling гэсэн доо. За миний 23 болохоор Q-Tip байна. Tribe Called Quest гэдээ хэлсэн. Миний хамгийн дуртай продюсеруудын нэг. Одоо Q-Tip бол бас шинэ импакттай байхгүй J. Cole-ийн бодлого. шин салхи болж. Jazz юм гоё funky beat-ийг хип-хоп юм руу үгүй төгс одоо хэмээл гаргаад ирсэн. Q-Tip байхгүйсэн бол Kanye West Tyler байхгүй л тээ. Зүг. Тийм л энэ да. Өөрөө Миний 22-т Buster Rhymes орж иж байгаа. оо Аратаа орж иж байгаа. Тэгээ одоо ер нь нэлээд нухацтай бодож ирсэн хүмүүс орж иж байгаа. Би Buster Rhymes-ийн нэг юм дээр нь амар хөвдөлтэй. Тэр нь longevity гэх юм уу. Одоо бүр нэлийн олдож гэсэн үглийн бүр сайнууд дундаа ингээ яригдаа явдаг гэсэн. Одоо ч ингээ Buster Rhymes нэлээд олон хүмүүстэй хамтарч моддаг тий. Нэлээд сайн рэпер. Тэгээ lyrical тал дээр бол угаасаа баригдшгүй рэпер юм шүү дээ. за миний 22-т болохоор нэлээ old school гэдэг явж ирж байна. Энэ бол Sleek Creek байгаа. Sleek Creek бол одоо нэг нүдний юутай. Нэг нүдний бас хор юм уу. Яг яаж исэн гэдэг бас нэлээ ганг гар байсан. Sleek Creek тэр үедээ болохоор юу вэ? Storyteller-ыг бол үсгэсэн. Sleek Creek-ийн хоолой айгүй тийм рэпер хүн баймарг байгаа. Нэрээ хоолойгоо тэгээд юу надад дуртай болгосон бэ гэхээр би бас нэг Sleek Creek-ийн нэг цомыг сонсчихсон. Би бас төдийлөн дуртай байгаа. Тэгээд тэр цомыг сонссон. Үлгэр сонсож байгаа юм шиг. Гоё яваад байсан. Бас нэг уянгийн рэпийг бас нэлээд хөгжүүлсэн юм байлээ. Би бас Sleek Creek-ийг мартсан байгаа. Гэхдээ мартаагүй байсан нэлийн дээгүүр орж ирэхгүй миний үед. Яг хувийн үзэл бодлоор. Тэгээ 21-т Nicki Minaj орж иж байгаа. Хөө. Яа тэгвэл Nicki Minaj Travis Scott-ийн дээр гэж юу. Nicki Minaj болохоор үглэлт нь амар заяа. За Угаасаа үглэлтэн дээр ярилдахгүй шүү дээ тий. Мархан сайн альбомнууд байна уу? Баахан сайн альбом байна шүү дээ. Альбом болгоно нэг хоёр сайн гэж. хоёр л аа. Тэр Pink Floyd урдх нь юу лээ? Ямар хүн нэлээ Nakada манай. Тэр хоёр л айдаг. Тэгээ бусны юм ч сайн айгуу сайн шүү. Бусны дээр илүү lyrical тал руугаа хандсан гэж би хараад байна шүү дээ. Эхний альбом, гурав дахь альбом дээр нэлээд нөгөө viral болох тал руу яаж байгаа. Ингээ хоёр дахь дөрөв дахь альбомууд дээр илүү lyrical тал руу Nicki Minaj, A$AP Rocky, Young Thug гэдэг эднийг надад яг оруулах боломж зөндөө байсан. Гэтэ би 90-ад онд байдаг байсан бол хинт дуртай байх байсан. Утгаараа би бол зарим үеийн сонсох Sleek Creek илүү гэж боддог байсан. Одоо юм NBA-т бас адилхан байна. яг одоо нүг үзэж өсөж харсан юмнууд шал өөр л байна. Миний болохоор үзэж өсөж ялангуяа үзгийг нь харж ясэр репродийн нэг бол ялч Nicki Minaj. Тэгвэл миний 21-т болохоор одоо гадаадтай хин юм да. Хашарнаа юм да. Chakti юу, Public Enemy. Chakti үс Public Enemy ганцаараа чийдэг байсан. Ингээд рэп юу бодвол Flavor Flav зүгээр чимэг болж байгаа. Тий. Chakti-гийн уусаа хэлэх гэсэн үзэл нь байна. Надад бол тэр нэг It Takes a Million Nation. Нэр нь адуурсан гэж боддог. Хамгийн ихний юм. Тэр бол маш гоё юм. Яг харуудын нэг тэмцлийг бий болгосон. Public Enemy гэсэн үнийн дайсан гэдэг. Chakti бол Public Enemy лидер. Бас Rap Crew-ийн бас лидер байсан. NWA гэсэн юм да. Тийм. Тэр бол Chakti бол оркестр. Ялцчих. Тэгээ миний хувьд бол Бэгийн энэ бол Бэгийн уурайг нэлийн хүргэн бүр нэлийн амар бүр рэп юу. 20 20 шүү дээ. Миний хувьд Whose world is this? The
world is yours. The world is yours. It's mine, whose world